За, энэ одоо ярьсан. Гэрийн нөхцөл хийж болох тийм. Одоо энэ хүмүүс дандаа фитнес дээр ирнэ гэж байхгүй. Тэгээд гэрийн нөхцөл бас гоё эрүүл хөдөлгөөн хийгээд банк хөдөлгөөнтэй байх үднэс. Гарын дох материал маш энгийн юмнууд байгаа тийм. Ирцэг эсвэл ирцэг тийм. Тэгээд одоо сүүлийн үед нэг модлороо байна тийм. Гэр нэрхий тийм. Тийм хөгөр ерөнхий багш дээр яг энэ дасгалуудыг тогтмол хийснээр баадлаад хамгийн ихлээр эрүүл мэнд. Тийм. Эрүүл мэндээ дагаад бонуснд нь гол ах өрөө. Тийм. Тэгээд байнга дасгал хөдөлгөөн гэдэг чинь яжсэн имийг орсон. Болов хийж явах гэдэг байна. Тэр юм бол энэ дасгалуудыг бол манайх яг тогтмол ядсаа 7 хоногт 3 удаа ч юм уу бид чинь баадлаад хөрч илт мэдээлэл ирнэ. Тэгэл тэрний дараа фитнес рүү зөвлөх юм уу? Агсан төвчний мэдээлэл фитнестэй явж байна. За тэгээд манайхын дасгалтай цуг байгаарай багш үү дээ. Одоо ингээд та бүхэн зориулчтэй. Энд яг хүүхд тагаад байж байгаа хүмүүс байна. Гэрээс гарах боломжгүй хүмүүс зөндөө асуулттай хүмүүс байгаа учраас та бүхэнд зориулаад тэр нэг нэлээд дасгалын юм зааж өгье. Би бол ингээд сайхан дасгал хийх чинь багш сайхан зааж өглөөд энэ ингэн тэгнэ гээд зааж өглөө явчихнаа. За тэгээд бичлэгтэй цуг байгаарай. За их мэдсэл хоёулаа хэрэгцээтэй хоёр янзын хэрэгцээ ашиглаж болно. Нэг нь энэ битүү хэрэгцээ. Нэг нь задгай хэрэгцээ. Альгүйн ч байж болно. Аль олдсноор хийж болох хувилбаруудыг хийж ийн гэсэн үг. За эхлээ хоёулаа хамгийн эхлээд үндсэн суултыг хоёулаа хоёр янзаар, 3 янзаар. Энийг сайхан өвдөндөө хийчих. Энэ чи үлээ хөвд юм аа. За үндсэн суулт, хөвсний тавилт эндээсээ үйл ялэг гадагш байгаа 30 градусаар. За их байна. 30 градус. За одоо ингээд суултаа. Суултаа ихэд өвдгөө айлуул хавчихгүйгээр хоёр чинь задлж яг энэ хөлгөрөө тавилтаа задлж хойшоо суултаа. Тэгээд үзэг чангаллаа, суулаа, үзэг чангаллаа. Дандаа хөвлий байнгын чанга байлгана. Хөвлийгээ суулаад нуруугаа суул хаях биш. Айлуулах нуруу чанга, хөвлий чанга. Суухтаа айлуулах өвдгөө сайхан хилж өгөө суугаад. За юунд нөлөөлөх вэ гэхээр. За хамгийн эхлээд үзэг. Тэгээд хамгийн дуртай болчихно. Үзэг чангалж өгнө, үзэг өргөж өгнө. Хөлийн дөрөв талд болчихгоо ажиллана. Суугаа явж. Суугаа явж яхад би ярьчих. Үзэгний булчин ажиллана, хөлийн дөрөв талд булчин ажиллана. Хөлийн хоёр талд булчин баазыг ажиллана, хөвлийн ажиллана, нуруу ажиллана. Суурт их үедээ сууж сууж хөвлийн дандаа чанга байна, нуруу банк чанга байна. Үндсэндээ хаасны хөдөлгөөнөөр сайхан суугаад хөлийн өсөл хөнж болох. Дандаа үйлээ гадагш. Хоёр чинь жоохон задлсан хийж өгсөн шүү. За ингэж суултыг хийх юм шиг. За дараагийн сал. Нөгөө хэрэгцээний битүү хэрэгцээний хөлөндөө гიშгсэн байдалтайгаар. За нуруугаа түгжээ, жоохон суугаад өг. Нуруугаа түгжиж жагаад эндээс хөлөөрөө газарлуу жингээ таазаа татчих юм. Таазаа татхолохоос хоёлаа хоошоо гидих хөдөлгөөн биш шүү. Чийлээ таазаа татлаа. Ингээд болоо. Тий. Таз татангууд андаа цээ чинь хоошоо гидийг ороод байна. За энэ ер нь бол үндсэн таталт гэсэн үг. Үндсэн таталт уу? Үндсэн таталтын конвеншнл таталтыг хоёлаа хийж байгаа гэсэн үг шүү. Мөн үзэг ажиллана, нуруу ажиллана, хөвлийн ажиллана, хөлийн ойдлогод ажиллаж өгнө, хамстринг. Тэгээд квад буюу хөлийн дөрөв талд ажиллаж өгнө. Татахтаа гол анхаарах зүйл нь мөрийг дээш нь болгохгүй, гарыг татахгүйгээр гар мөрийг харьцангуй сул. Зөвхөн хагас суулттай таазны хөдөлгөөн гэсэн үг. Хөлийг айлуулах урагшлуулахгүйгээр таазыг аргачлуулаад урагшаа.